Таныг эзгүй хагуур гэрттэй нь гинтийн хүргэлт ирэх асуудал гарч ирсэн үү? Тэгвэл PP Box-ийн хадгалах үйлчилгээг хэрхэн ашиглах вэ? App Store болон Play Store-оос PP Delivery App-ыг татан авч, бүртгэл үүсгэн нэвтэрч, үйлчилгээ хэсгийн захиалга хадгалах цэсийг сонгоно. Илгээмжүүлдэг PP Box-оо сонгоод захиалгах үүсгэх товчдоор даран илгээмж хадгалах хугацаагаа өөртөө тохируулан сонгоорой. Та илгээх илгээмжнийхээ хэмжээнд тохируулж, жижиг, дунд, том гих 3 сонголтоо сонгох ба хүлээн авагчийн мэдээлэл хэсэг таныг хадгалуулж буй илгээмж болон эд зүйлсийг авах хүний утасны дугаар эсвэл илгээмжийг өөрөө авах гэсэн сонголтоо сонгох боломжтой. Захиалга баталгаажуулах хэсгийг дахин нэг нэгтэлж үзээд дурын цахим төлбөрийн хэрэгслээрээ төлбөрөө төлснөөр таны захиалга баталгаажих болно. PP Delivery App-ийн захиалга хэсэг дээр таны үүсгэсэн захиалга харагдах ба дарж орсноор QR болон 6 оронтой код харагдах бөгөөд та үүнийг PP Box-нд илгээмж үлдээх болон авахдаа ашиглаарай.